Карбонара паста. Юу н болчих вэ? Одоо төмснийхаа салаатыг амсч үзцгээе. Сайн бацхан уу? Юу яцхан их мандах байна. Бараг бүхэл бүтэн 1 жил бичлэг хийгээгүй эцэс та бүхэндээ шинэ бичлэгээр уулзж байгаадаа үнэхээр их баяртай байна. Одооноос би ер нь бол бичлэгээ тогтмол хийгээд явах болно. Тэгээ шууд өнөөдрийнхөө бичлэгийн сэдв рүү орцгоё. Энэ удаагийнхаа бичлэгээр би 5 өөр улсын уламжлалт хоолыг 100,000 төгрөнд хүнсийн цуглуулад гэртээ хийж идэх бичлэг хийх болно. Өчигдөр гараад хүнсээ ер нь бол цуглуулсан. Нийтдээ 76,000 төгрөг болсон. Гэхдээ энэ махгүй үнэн. 2 хоолнд өхрийн мах орж байгаа. Тэр нь нийлээд 25,000 төгрөг болсон. Тэгэхээр 76 дээр 25-ыг нэмээд 101,000 төгрөг ер нь бол болсон. Тэгэхээр 100,000 төгрөндөө яг таарсан гэсэн үг. За хамгийн ихний орны хоол бол Японы уламжлалт онигири гэдэг хоолыг одоо бүгдээрээ хамтдаа хийцгээе. Энэ хоол хийн гэж юу байх вэ? Ер нь бол би хоол хийж чаддаггүй. Шүлтэй хоол хийх юм бол шүлийн амир их төвлээд тэгээ хуурах хийх юм бол ер нь түлчдэг төрлийн хүн байгаа. Тэгээд би YouTube гэдэг багшаасаа хийх жорын заавартай нь би дагаад хийн. Ихний хоол нь болохоор Японы онигири гэдэг хоол байгаа. Гэхдээ хоол гэж хэлэхэд бас хэцүү. Ер нь бол боданы оромгш CUG-с эднэр зардаг. Онигири гэдэг нь Японд өглөөний цай ер нь бол ажилдаа ингээд авч явдаг маш энгийн амархан хоол байгаа. Тэгээд бидэнд мэдээж хамгийн ихэнд далайн байдлаа хэрэг болно. Тэгээд тунатай би онигири хийж байгаа. Тэгээд майонез хэрэг болно. Хамгийн гол орц буюу будаа хэрэг болно. Ингээд энэ дотор будаа байгаа. За 2 аяга будаа ихлэхэд агшаах ёстой. За будаага агшаацгаая. Гэсэн би сая будаага угаачлаа. Тэгээ будааг ер нь бол угааж идэх ёстой болов угаахгүй идэх ёстой болов хүмүүс угааж идэх ёстой гэдэг байхгүй юу? Тийм учраас би сая будаага угаачлаа. Одоо агшаач будаага. Будаа ямар ч байсан агшчлаа. Би ч будааг бүр амар гоё агшаах юм ба. Хоол хийж чадахгүй ч гэсэн будааг бол агшаачна. Маш бага хэмжээтэй жоохон давс перц хийж болно гинэ. Одоо майонез хийгээд майонезыг арай ихтүүлчлээ. Одоо будаага бүгдээрээ хивэнд оруулна. Тэгээд бэлээ өмсөх юм байна. Гэхдээ манад бэлээ байхгүй учраас би уут гаранд авах гэж бодож байна. Гаранд аваад. За одоо ингэ будаага сайн хөвчүүлж өгөөд бунаага доктор нэгэд хийж өгнө. Ингээд нөгөө ингэ тайруулаа сайхан өөр хийж болно, гурван болгож болно, зөвлөх болгож болно. Одоо далайн байдлаа гатуур нь ороо. За онигири. Миний хийсэн онигири. Хамталж үзцгээе. Янзэно. Янзаго. Юу н болчихоо. Хийсэн онигири ер нь бол нэг иймэрхүү бодлоо. Тэгээд эндээ би 10-аас 7 хоног өглөө яагаад гэвэл дэлгүүр зардаг шиг амттай боловч яг хэмжээ хэлбэрийг би яг тийм гурвалжин гоё гаргаж чадсангүй. Тэгээд дараагийн хоол руу орцгоё. Дараагийн хоол болохоор Итали байгаа. Италийн алдарт карбонара бөөнөрөө өнөөдөр хийн. За мэдээж орцонд нь карбонарагийн спагетти гомь байгаа. Бекон байгаа. Ямар ч нэг бяцлаг байгаа. Ширхэг өндөг. Тэгээ хар перц. Whipping крем мэдээж энэ пастанд орохгүй. Яагаад гэвэл жинхэнэ Итали карбонарад whipping крем ордгүй байх нэ. Италичуудын хувьд хоол гэдэг бол дүрмтэй, журамтай байдаг. Карбонарыг буруу хийчихвэл энэ бол карбонаро биш гэж шууд хэлцдэг гэсэн. Тэгэхээр карбонарыг яг зөв техникээр бөөнөрөө одоо хийх болно. Мэдээж би карбонарыг өөрөө хийж чадахгүй учраас YouTube гэдэг багшаасаа бас асууна. Тэгээ ер нь бол ингээд яг энэ жорыг дагаад хийнэ.
Бэкон жижиг яг маш их хөвчих юм байлээ. Лага үрээд ийнхаа шартаа хойлоод юм бол соус нь баг хийх чинь. Гэхдээ надад нөгөө өргөж байхгүй болохоор би жижигэн хэрчсэн. Тэгээ энэ өндөгний шар нь харагдаж байна уу? Ямар ч хоёр ширхэг өндөгний шар аа. Хилүүлээд хийгээд сайтар хутгаж өгөх ёстой юм байлээ. Сүүл байгаа учраас жоохон сүү нэмчихье гэж бодож байна. За миний паста ер нь бол бэлэн болчлоо. Тэгээд нэг иймэрхүү харагдаж байна. Пастанда 10-аас 8 оног лөө болсон нэрийн хоол карбонара паста. Цагийн улс нь болохоор Монгол улс. За мэдээж Монгол улсын уламжлалт хоол болох буюу хууш өрөг одоо бүгдээрээ хийцлэх болно. Тэгээ наадмаар ер нь бол ихвчлэн хууш өргөдөг. За хууш өрөнд мэдээж гурил орно. Тэгээ мэдээж мах орно. Тэгээ шархад тос хэрэг болно. Тэгээ давс, перц, мэдээж сонгон хийж эхэлцгээе. Зурж үзэж байгаагүй болохоор би бас YouTube-ээс харж хийн. Хууш өрхийг хууш өр хийх болохоор нэг их гурил зураад хэрэггүй байх гэж бодож байна. Ямар ч хэсэн гурилаа зурчлаа. Тэгээд гурилаа нэг цаг амраадаг гинэ. Тэгээд нэг цагийн дараа гурил бэлэн болно. Тэгээд одоо махаа хөшгөлчий. За хэр их мах хэрэг болох нь мэдэхгүй. Гэхдээ энийг юу нь бол бүгдийг хөшгөлчий гэж бодож байна. Нэг 4 юм уу 3 хоош өрөөгээд хөрөх байна. Тэгээд гурил мань амраа дуусчиж тэгээд одоо сайхан хууш ураа чимхий. Махаа ингэж хийгээд би бичлэгнээс үзсэн чинь ингээрсэ чимхэхгүйгээр сэрээгээр ингэж байсан. Тийм уушрыг хаана харсан бэ? Миний хийсэн 3 хуушир хэрэгтэй. Энэ бас арай гомдмаар харагдаж байна. Бараг шарагдах юм уу? За энэ арай гайгүй, дээрийнээс арай гайгүй. За одоо шарцгаая. Хуушур бэлэн болсон байна. Хуушурнда 10-аас 8 оноо өглөө. Ер нь бол миний төсөөлснөөс хамаагүй дээр амттай байна. Ер нь л гоё амттай байна. Гэхдээ би энэс муухай амттай болох байх гэж бодсон. Тэгээд би 10-аас 8 оноо өглөө. За дараагийн улс бол Солонгос. За солонгосчуудын уламжлалт хоол бол кимчи жигээ байгаа. Тэгээд би одоо та нартай кимчи жигээ хийж үзүүлнэ. Орох орцнууд бол мэдээж кимчи байгаа. Тэгээд соя соус, мэдээж тэгээд дүүпүү, тэгээд ногоон сонгон, тэгээд сонгон, сармис, тэгээд үхрийн мах юм уу, гахааны мах байх ёстой. Гэхдээ надад бол үхрийн мах байгаа. Тийм учраас үхрийн махтай кимчи жигээ хийнэ гэсэн үг. За кимчи жигээгээ хийцгээе.
Их хэвээр юмнуудаа хэрчээ, саримс, тэгээ сангин, кимчи, дүпүгэ маха бас бүгдийг хэрчээд болоо. Тэгээ саримс, ногоон мах, кимчи. За чигээ болчлоо. Тэгээд нэг иймэрхүү хамс үзцгээе. Амар гоё амт болчихээ. Тэгээд би энд 10-аас 9 оноо өглөө. Хамгийн хийхэд амархан хоол нь бол кимчи жигээ байлаа. Тэгээд солонгосчууд энийг өвдсөн үедээ заавал иддэг гэсэн. Дараагийн хоол руу орцгоё. За хамгийн сүүлийнх нь болохоор герман байгаа. Тэгээ герман төмөсний салат хийн. Англи нэр нь болохоор яг энд байна. Тэгээд герман айл бүгд өөр жороор хийдэг хамгийн түгээмэл салат буюу төмөсний салатыг хийж үзэх нэ. Тэгээ хамгийн түрүүнд төмсөө бослох юм байлээ. Бидэнд хэрэгтэй орц болохоор майонез, тэгээд өгөрций, тэгээд сангин, хамгийн гол орц буюу төмс, тэгээд давс хар перц. Төмсөө чанцан одоо ер нь бол хайлсан. Төмсөө яг нийслэл салат хийдэг шиг хэрчих юм байлээ. Ер нь бол энэ салат чинь бараг нийслэл салат юм байлээ шүү дээ. Гэхдээ герман арай өөр. За төмсөө ямар ч гэсэн хөшгөлчлөө. Одоо сангиноо хөшгөлөөд өгөрцөгөө хөшгөлөөд тэгээд майонезэндээ хутгаад болоо. За өгөрцөгөө хөшгөлцөн, сангиноо хөшгөлцөн, төмсөөс хөшгөлцөн одоо бүгдийг нийлүүлээд холино. За ер нь бол ингээ холиод дуусчлаа. Тэгээ одоо тавглах үлдлээ. Германы алдар төмсний салат бэлэн боллоо. Тэгээд өгөрцөй, төмс, майонез, сонгон дөрвөл орлоо. Герман айлууд ингээд өөр өөртөөхөө жороор ингээд баяжуулаад хийдэг гэсэн. Тэгээд магадгүй ингээ манай Монголын төмсний салат гэдэг шүү дээ. Одоо энэ дээр ловон хийгээд тэгээд хям хийгээд салат болдсон шүү дээ. Яг тэр шиг юм байна гэж бодлоо. Тэгээд одоо төмснийхаа салатыг амсч үзцгээе. Тэгээд энэ салат нь нэг онц амттай биш юм байна. Би тэгтээ буруу хийсэн ч гэж магадгүй. Би ер нь бол YouTube-ээс хагаад зааврынхан даавар хийсэн. Тэгээд би энд 10-аас нэг 5 оноо өглөө цагаан сараар энэс илүү гоё салат иддэг нийслэл салат. Тэгээд энэ хүрээд ингээ би 5 орныхоо хоолыг бүгднийг хийгээд идэж дууслаа. За тэгээд би энэ удаагийнхаа бичлэгийг энэ хүрээд дуусгаж байна. За энэ удаагийнхаа бичлэгээр би 5 орны хоолыг 100,000 төгрөгт багтаагаад чадан ядан гэртээ хийгээд идлээ. Тэгээд миний хамгийн хийхэд амархан байсан хоол бол кимчи жигээ байсан. Бүх юмнуудыг ингээд нийлүүлээд тэгэл шөлөөгөл тэгэл болоо гэсэн. За би энэ бичлэгийг амар удаан бичлээ. Шөнийн 4 цагаас өглөөний 10 цаг хүртэл бичлээ. Бүхэл бүтэн 6 цагийг би энэ бичлэгэндээ зарцууллаа. Тэгээд энэ бичлэг минь та нарт таалагдсан гэж найдаж байна. Нэг жил хүлээсэн та нартаа баярлалаа. Би одоо цаашдаа бичлэгээ тасралтгүй хийгээд явах болно. Тийм болохоор намайг дэмжиж лайк дараад, subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.